Би Молор Эрдэнэ докторыг оролцсноо гэд тэгээд 2 3 үнээс асуулт асуух уу? Тэгээ энэ үнээс юу гэж асуух вэ гэсэн хамгийн одоо юу гэдэг 3 4 үнийн ижлэхэн нэг асуулт нь философи яагаад тийм уйдгартай, залхуутай ер нь бол хэрэггүй гэдэг ойлголтыг бид нэр төрүүлж вэ? Энийг л асуугаач. Энэ хүн бол нэг хэсэг багш нараас асуусан юм л да. Тэгсэн чинь гоо философи бол тодорхой хүрээний л те хүмүүсийн л ойлгох асуудал болохоос та нар тэр тиймэрхүү юм сонирхож ямар ч хэрэггүй. Тэр Молор Эрдэнэ гэж хэлээд байгаа хүний чинь философиор хурц ухаад өдөр тутам ашиглаж болно гэдэг чинь бол те шал буруу юм аа. Угаасаа энийг та нар ойлгохгүй, ойлгоод ч хэрэггүй гэж хэлсэн. Тэгэхээр зүгээр философи нэрээ өмнөхөр бид нэр ихээр бол аюул залхуутай. Монголчуудын тайлбар бол ойлгомжтой ямиг ойлгомжгүй болгож тайлбарладаг ямиг философи гинэ гэсэн ийм бүр томьёо надад бүр хэлчихсэн. Тодорхойлт. Тэгээ энийг асуугаарай л гэсэн ихнээ хэлчихэв. Аа. За тэгээд яг орой минь ингээд энэ нэвтрүүлэгт орж байгаадаа бас баяртай байна. Мэдээж одоо аливаа нэг сэдвийг бол ярилцах хэвээр. Тий өөрийнхөө одоо үнэмшиж гисэн өөрийнхөө одоо өнцгөөс энэ төр хараад яваад авах бол маш осолтой байдаг. Тэг бид ярилцчихээж тэр тухай тодруулж ээж нэгэн зөв ойлголттой болох хэвээр. Тий. Тэгэхээр философч гэсэн одоо тийм үү тодорхой нэг хүмүүсийн үнэмшил юм уу хаа нэг өнцгөөс харсан хартц ч юм уу тухайн хүний одоо үзэл бодол үзэлснээ ертөнцийг харах тийм үү үзэлчих юм уу тэгж ойлгож болохгүй. Философи бол хүн төрлөختөнд нэг л том ойлголт явж байгаа шүү дээ. Тэр ойлголтыг л бид нар нэгэн ойлголтоор л ойлгочих юм бол тэгэл болоо шүү дээ. Тийм одоо физик, математик, биологи гэдэг юм уу тийм ээ улс төр энэ төргээл ойлголтуудыг бид нар нэгэн ойлголтоор л явж байгаа шүү дээ. Тэрнээс одоо нэг нэгний өөрийн үзэл бодол гэсэн юм байхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар философийн тухай бас нэгэн ойлголттой болох ёстой. Тэхийн тулд л бид нар одоо ярилцж байгаа. Тэхийн тулд л би Мойсийн оюутнуудад философийн лекц орж байна. За сүүлийн үед соёл урлагийн их сургуулийн оюутнуудад бас философийн лекц орж байна. Тэргээрээ би юу хэлэх гээд байгаа юм бэ гэвэл бүгд нэг л ойлголттой болно философийн талаар. Тий. За философи яагаад тийм хэцүү уйдгартай юм шиг байдаг вэ гэвэл яг бол бидний яг хизээч асууж явдаг уу? Баргалж тэр асуултаасаа хол хөндөй тэр асуултаа асуух дурггүй тэр асуултуудыг тавьдаг учраас хүмүүс тэндээс ерөнхийдөө жоохон зайлсхийдэг, бэрхшээдэг тийм үү? Одоо та нар энд ярьж ш би хинбэ гэл номын тухай яриад ш. Гэтэл би хинбэ гэдэг чинь философийн асуулт аахгүй. Гэтэл би хинбэ түн асуулах хариулах тиймч амар биш. Гэтэл тэр хүн тийм үү би хинбэгүй юу хэлээд байгаа юм? Гэхдээ би хинбэ гэдэг чинь одоо мэдээж юм штэ гэж байгаа байхгүй. Гэтэл тэр яг тэр мэдээж ингээд байгаа юм чинь асуухаар мэдээж юм биш байдаг байхгүй. За ингээд хүндрээд эхэлдэг. За ингээд хүндрээд эхлэхээр хүн тийм үү би хинбэ гэж та юу яриад байгаа юм гэж байгаа байхгүй. Тэнгуут л иргэний өмнөх биш шүү л гэж байгаа штэ. Би хинбэ гэдэг чинь чи юу бодож явж байгаа? Чи юу санаж явж байгаа? Чиний хүмүүжил, чиний ээж аав, чиний эмээ өвөө, өнөөдрийн хүсэл мөрөөдөл, чиний тийм үү амьдралаа төлөвлөж байгаа төлөвлөгөө, зорилго тэр бүхэн чинь нийлээд юу? Шийл байхгүй юу? Тэрнээс би хинбэ гэдэгт бид нар одоо хариулахтаа нэрээ хэлээд төрсөн он өдрөө хэлчих юм бол тэр чинь зүгээр нэг өгөгдөл шүү дээ. Тийм. Тэгэхээр яг би хинбэ гэдэг нь миний энэ толгой дотор яваа тэр тухайн хүний бүхэл санамж, хайр дурлал, сайн сайхан, муу муухай, хорсол, гомдол, эмгэнэл бүх зүйл чинь нийлээд бий болдог байхгүй юу? Тэгэхээр маш хүнд сэдв. За энийг хүн сэдвийг хариулахад төвөгтэй учраас хүмүүс бэрхшээгээд баргалж одоо тэрийг одоо уйтгартай бичлээ философи хийж уйтгартай байхгүй л дээ. Ер нь философи өөрөө хүнд маш хүнд. Яг бол асуулт нь энгийн хариулах гэхээр тэгэл зогсчихдог байхгүй. Их л залхуутай л гэж хэлэм. Тий. Залхуутай биш. Уйдгартай бол уйдгартай гэж хэлээгүй. Тэр нөхдүүдийг хэлсэн юм нь зүгээр л хамгийн уйдгартай хичээл бол философи байсан тий. Залхуутай цаг явж гэдэг. Зүгээр яг Монгол улсын их сургууль яг ер нь ихэд Монгол оронд бол ерөнхийдөө яг жинхэнэ философи мэрэгжлийнхаа хувьд яг тэр нарийн өндөр түвшинд бол орж ирж чадаагүй шүү дээ. Яг тухайн үед нэг Орос хэлнээс марксизм ленинизмыг орчуулах гэж оролдож исэн. За өнөөдрийн Монгол улсын их сургуулийн одоо философийн тэнхимч гэдэг юм уу тэнхим философийн багш нар бол ерөнхийдөө боловсролын түвшин бол нэг өндөр биш доогуур. Ерөнхийдөө гадаад хэл мэдэхгүй. Ерөнхийдөө монгол хэлээрээ хоорондоо өөрсдийнхөө нэг жижигхэн ойлголтоор ойлгоол явчихсан хүмүүс гэдэг юм. Би тэднийг мэдэн шүү дээ. Зүгээр яг жинхэнэ тэр философийн их нутагт нь очиод тэр хүмүүсийнх нь герман хэлээр нь англи хэлээр нь яг философийн яриад тэр өндөр төвшөнд философтод ирэхээр бол
үндэ гайхамшигтай байдаг. Яагаад 2500 жил энэ олон мянган жил болж байгаад энэ философи өнөөдөр хүртэл ийм сонирхолтой ном бичсээр л философийн ном бичгэд тэр нь бестселлер болоод байгаад байгаа юм. Философи яагаад устдаггүй байгаа. Тийм үү? Америкч, Японд, Германд, Францч их сургуулиуд яагаад философийн мэргэжлэр хүмүүс бэлдээд байгаа. Тийм үү? Хэрэггүй. Тийм үү? Залхуутаа тийм байсан бол яах гэж философийн мэргэжил сурч диплом аваад байгаа. Мэдээж энэ хүндрэлтэнд хэрэгтэй болоод л тэр шүү дээ. Тэр хүмүүс хизээ нэгэн цагт хэрэг болдог болоод л тэр шүү дээ. Тийм учраас энийг бид нар зүгээр өнөөдөр Монголынхаа төвшөнд энэ жижигхэн хүрээндээ муусын хөрхий зайлуул тийм үү? Нэгдүгээр давхрын хүрээнд ярил философи болвол бид нар тэр сайхан мэргэжлийг дэндүү доогуур хэмжээнд авчиж байгаа байхгүй юу? Монголчууд өөрснөө энэ философийн энэ сайхан зүйлийг өөрснөө гутаагаад байгаа. Ялангуяа Монгол улсын их сургууль бол философийн мэргэжлийн юм хүмүүс байхгүй шүү дээ. Яг дотооддоо сурсан, дотооддоо хамгаалсан өөрхөн ганц хоёр нөхдүүд биелдэ зайлвал тийм. Тэгээд тэд нар бол тэдний ямар философч ихв? Яг хүсэлтэй философч болох. Гэхдээ мэргэжлийн шаардлагад хүрэхгүй л дээ. Баяр цэг уг нь бол мэргэжилч эдийн засгч тий. Би эдийн засгч мэргэжилтэй. За философч хүний гал халуун тайлбар сонслоо тий. За миний хувьд эдийн засгч мөртлөө яагаад бид нар ингээл майнд клуб гэж яагаад энэ философи сонирхоод эхэлсэн бэ гэвэл яг үнэхээр бас тийм л юм байл л тий. Эдийн засгч ярина уу, улс төрч ярина уу, ямар л асуудал ярина уу, хэрэг яг гүнд нь ороод суур асуулт руу дөхөөд очивол тэгэл философи руу арахаас аргагүй болдог байхгүй. Жишээлбэл одоо наад зах нь бидний өнөөдрийн ярилцах гэж байгаа сэдв байна тий. Би яагаад сайн байх ёстой вэ гэдэг. За ингээд сайн муугийн тухай ойлголт чинь бүх юмний суурь мөн биз дээ. Айгүй хэцүү. Сая Молор докторыг хэлж байгаа яг тэр мэргэжлийн төвшөнд биш юмаа гэхэд амьдралдаа хүн энийг бас хэрэгэлж сурах ёстой байхгүй. Тэгэхээр энэ ном руугаа эргээд очиход энэ ном маань Ричард Давид Прехт гэдэг нэг германы философч бичсэн. Олон нийтэд зориулсан их энгийн хэлбэрээр одоо мэргэжлийн ухтгуунууд орсон ч гэсэн их энгийн хэлбэрээр бичсэн энгийн жишээнүүдээр тайлбарлаж бичсэн ийм ном байгаа. Тэгвэл энэ ном маань жишээлбэл яг бас мэргэжлийн хүн бичсэн учраас их системтэй гоё бичсэн л дээ. Кантийн би хинбэ гэдэг асуултыг хариулахын тулд одоо 3 асуултыг тавьсан байдаг Кант. Энэ 3 асуултын би юг мэдэж чадах вэ гэдгийг цөмөрөө яриад дууссан байгаа тийм. Таны мэдгүй хэсэг одоо өнөөдөр ярилцж байгаа хэсэг бол би юу хийх ёстой вэ гэсэн юм мораль философийн хэсэг байгаа. За энэ мораль философийн хэсэг дотроос бол Кантыг мэргэжлийн төвшөнд манай уншиг сонсогчдод бас сонсоосоо гэж бодоод бид нар Молор докторыг өнөөдөр урьсан байгаамаа. Тэгээд бидний урилгыг хүлээж авч ирсэнд маш их баярлалаа. Ингээд одоо цөмөрөө сэдв рүүгээ орох уу? Тэгье. За Кант гэсэн тий. Баярцгээ чи ягаад Кантыг хэдүүлээ бол ингээд яваад тест өөрсдөө явж хагаад тэгээд яг Кант руу ороод ирсэн чинь мэргэжлийн философчин ёо тий тусламж хэрэгтэй гэж ёо бодов. Ер нь ингээд цаашаа ингээд хэдүүлээ зүгээр ингээд яриад явах болохгүйс юм. За Кантыг хэдүүлээ ярьж болох байсан л да. Гэтэ яг үнэндээ Кантаас яг үннийг хэлэхэд бол амар сүрдэж байгаа юм чи. Юмд чинь бас нэг бас хэмжээ хязгаар гэж ээж болно шүү дээ. Бусдын бол ямар ч байсан нэг Wittgenstein энтригээ олвол Мах Декарт энтриг бас тайлбарлаж болоод байгаа хгүй. Гэхдээ яг Кант бол яг үндэ Кантийн мораль философи гэдэг чинь амар юм байхгүй. Суур тий. Тэгээд энийг бид нар хэдийгээр герман оронд очиод яг энэ Кантийн моральтай газар өчнөө жир сураад амьдраад ирсэн ч гэсэн энийг яг цаад мөн чанарыг бол үнэхээр яг мэргэжлийн төвшөнд биднэрт бас тайлбарлал өгөөсөө би ч гэсэн өнөөдөр бас төтөө ойлгоцсон явж байгаа юм зөндөө байгаа гэдэгт бас болвол эргэлзэхгүй байна. Тэгэхээр яг мэргэжлийн хүний энэ тайлбарыг сонсъё бас асуух, тодруулах зүйлүүд бас зөндөө байгаа. Тэгээд энэ утгаараа өнөөдөр Молор докторыг урьсан юм аа. Канттай монголчууд за яг мэргэжлийн төвшин шууд асуучих. Та бол өмнөх нийгэмд ч амьдарч ирсэн. Тэгэхээр өмнөх нийгэмд хүмүүсийн философч тэр ерөн зүгээр Монголын одоо зэхэтэн гэж ярил л тий. Тэр хүрээндхэн Канттай хэр сайн танил вэ? Ер нь Кант бол Монголд бол ирээгүй шүү дээ. Ер нь бол яагаад ирээгүй гэхээр мэдээж ер нь бид нар монголчууд өөрснийхөө түүхээ бас нэг бодох хэрэгтэй тийм ээ. Ер нь бол яг Улаанбаатар хот бол нэг 40 оноос л босч ирсэн шүү дээ. Тэгэхээр 40 оноос анхал монгол хүн чинь нэг мэдлэг боловсролтой танилцлаа шүү дээ. Тэгэхээр 1940 оноос бид нар 89 он хүртэл хүн төрөлхтний мэдлэгтэй танилцсан. Тэгээд энэ нэг 50 жил байд.
Тэгээд дараа нь арчилсан хувьсгал гараад тэгээд бид нар хүн төрөлхтний мэдлэгээс татгалзаад зан заншил яриад уламжилт ёс яриад морин хоор яриад ингээд яваад гисэн. Тэгээд хүн төрөлхтний мэдлэггүйгээр боловсралгүйгээр монголчууд ажиллаад амьдраад болчихно гэж маш гин загнасан байхгүй. Тэгээ өнөөдөр яг 21 дугаар зууны яг энэ ихэнх энэ үед монголчууд өнөөдөр нэг зүйлийг ухаарч байгаа. Бид мэдлэг боловсралгүйгээр хүн төрөлхтний тэр бүтээсэн тэр мэдлэг боловсролыг эзэмшихгүйгээр бид нар цаашид амжилттай ажил шүлмэрлж чадахгүй юм байна. Бидний ганц жишээ бол гаднаас өндөр мэдлэгтэй хүмүүс үрээд ирдэг. Тэднийг орчуулж чаддаггүй. Тэдний ярьж байгааг ойлгодоггүй. Тийм учраас монголчууд бид нар зайлшгүй мэдлэг боловсролтой болох ёстой. Хувь хүн татгалзах тэр нэг хэрэг. Төрийн хэмжээнд, улсын хэмжээнд бид нар энэ хүн төрөлхтний мэдлэг боловсролтой танилцаж тэрийг эзэмшихгүй бол гадаадын тэр өндөр мэдлэг боловсролтой хүмүүс үрж ирэл бидрийг залдаал мэхлэл яваад өгнө. Тийм учраас тэдний хэмжээнд мэдлэг боловсролтой байж ажил тэднэртэй харьцаж том олон улсын гэрээнд гар үсэг зурна гэхээс биш. Тэдрээс доогуур мэдлэгтэй байх юм бол бид нар тэдэрт дандаа л мэхлүүлнэ, дандаа л мадлуулна. Ингээд бид нар яг түрүүний бидний хэлдгээр энэ тэр нэг 50 жилд бол яг хүн төрөлхтний мэдлэг орж ирсэн. Тэр богинохон хугацаанд бид нар тэр болгоныг сурч амжаагүй. Маш хэцүү байсан. Тэр их мэдлэгийг монгол хүн тийм үү хөдөөнөөс орж ирээд хотын хүн болоод хотын хүн болж байгаад гадаад хэл сураад гадаадын ном уншаад гадаадын номыг ойлгоод тэрийг хэрэгжүүлээд тэгтэл 50 жил дэндүү богинохон хугацаа шүү дээ. Яг монгол хүн угаасаа нэг жоохон ясан сайн болохоро угаасаа нэг овсгоотой юм болохоро тэр 50 жилд бол асар их зүйлийг хийж чадсан. Та нарын ээж аав эмээ өвнөр бол яаж игээд л орсолтой болчихсон, ном уншчихсан, энэ тэнд сургууль сураад диплом авчихсан явж исэн шүү дээ. Тэгэхээр монгол хүн бол овсгоотой. За тэр овсгоо бол өнөөдөр одоо яг хэрэг болж байгаа байхгүй. 20 жил яхаа бид нар жоохон сайхан найрлалаа. Тийм сайхан баярлалаа, сайхан байлаа, идэж уулаа, тийм үү? Сайхан гой машинаар давхлаа, тийм үү? Гоё байлаа шүү дээ. Айгүй гоё байсан. За одоо тэр цагаа одоо жоохон завсарлах хэрэгтэй. Тий, одоо бид нар жоохон ажиллаж хөдөлмөрлөхгүй болохгүй. Тийм тэр сайхан наргидаг өнгөрсөн. Одоо жоохон ном уншиж, мэдлэг боловсралтай болж, хүн төрөлхтний тэр төвшөнд очиж ярьж хөөрч дэх цаг бол ирсэн. Яг тэгвэл бид нар чинь бас өөрснийхөө түүхээ бодох хэрэгтэй. Монгол хүнээс бол гадаадынхан бас их юм хүлээдэг. Та нар бол бас түүхтэй айхтар явсан арт түмэн тэндээс чи юм үлдсэн байх л ёстой гэдэг. Тийм дээр үнэхээр үлдсэн бид нар бол зүгээр нэг Бангладеш юм уу энэ Азийн нэг жижиг орнууд биш шүү дээ. Тийм ер нь бол гадаадынхан бол тэгмэрхүү ойлголттой ирдэг шнэ тийм үү? Тэ одоо тусламжийн байгууллагууд ирээ нэг л Азийн нэг хөрхийн мэдлэггүй жижиг нөхдүүд ирж энэ гэж ирээд харин сүүлдээ монголчуудад гологдоод буцдаг шүү дээ. Ихэнх гадаадын тусламжийн байгууллагаар ирсэн гадаадынхан монголчуудад дандаа гологддог шүү. Тэгэхээр бид нарт бас энэ социализмын өгсөн тэр мэдлэг боловсрол бол бас хэрэгтэй юм байна гэдгийг бас бодох хэрэгтэй. Тэг гадаадад яваа монголчууд ч гэсэн тэр их сайн ажил хөдөлмөрлөө цалин сайтай яваад байна гэдэг чинь тэр нэг сурсан боловсрол чинь яваад байгаа байхгүй юу. За ингээд яг Кант гэсэн энэ одоо том философч руу орлоо гэхэд Кантын философи бол монголчуудад бас явж л байгаа. Бид нар тэрийг мэдэхгүй яваад байгаа. Тийм Кантын философи бол маш эрт Монголд орж ирсэн. Жишээлбэл үндсэн хууль. Тийм хүн төрөлхтний үндсэн хуулийг одоо анх боловсруулж явах тэр үед Кантын хэлжсэн нэг нэгэндээ сайн байцгаая. Альва нэг зүйлийг сайнны төлөө хийцгээе. Чиний яг тэр хийж байгаа чинь тийм үү? Цаасан дээр бичээд хан дээр ингээд өлгчхөр бусдад үлгэр жишээ болохоор тэгжил чи сайн хийжээ гэж байгаа байхгүй. Өндөр шаардлага байх үз. Тийм. Гэтэл Монголын өнөөдрийн үндсэн хууль юу вэ? Арчлын 90-од онд Европын үндсэн хуулиас ихэнх нь орчуулсан шүү дээ. Тэр чинь Кантын үндсэн хуулийн гол агуулга явж байгаа шүү дээ. Тий. Альва нэг нийгэм нэгээ түшид тулаад хин хиндээ сайн тусуулаад ажиллаж амьдраач гэсний чинь Кант хэлсэн байгаа шүү дээ. Та нар одоо яагаад сайн байх ёстой юм бэ гэд сая та нарын проектийн номон дээр ирээд тулсан байна шүү дээ. Яагаад сайн байх ёстой юм? Бид нар нэг нэгэндээ сайн байх юм бол өснө, хөгжинэ. Та нар бичиж гэр бүлийнхэн ээж аав хүүхдүүд ах эгч дүү нар хоорондоо сайн байвал тэр гэр бүл өдөлнөд бүгдээрээ шуудаанд хийсэн үхрийн ивэр шиг тийм үү
Нэг нэгэндээ сайн биш, үзэн ядсан, хорсон, ууралсан, гомдсон, хатаархсан, чөтөрхсөн байвал тэр гэрүүл хэсүүднэ те. Яг тэрнтэй адилхан. Улс орн ч гэсэн нийгэм, ард түмэн ч гэсэн нэгэнтэл хамтдаа амьдарч байгаа юм чи нэг нэгэндээ сайн л байх хэрэгтэй. Хийж байгаа үйлдэл чинь сайн санааны үднэс байх хэрэгтэй. Сайхан сэтгэл гаргаж ил хүнд юм хий. Тэр чинь чухал. Заавал бити ашиг хар. Тий. Энэ хүнд ингээд тусалчихвал дараа нь ингээд тусалж магадгүй гэсэн ашиг бити. Ямар ч ашиг харахгүйгээр нөхцөл тавихгүйгээр тусал гэж байгаа шүү дээ. Кант. Өндөр төвшөнд хэлж байгаа биз? Тий. Тэгээд энийг энэ хүн чинь энэ ном дээр биччихсэн байна шүү дээ. Би одоо та нарыг өнөөдөр ярилцлагатай гэхээр нь Кантын номыг энд авчираад сууж яана л да. Тэгээд Кантын ийм нийтдээ 4 ийм бот ном байдаг байхгүй. Одоо миний энэ авчирсан ном би бүгдээрийг нь авчирсангүй зөв нэг нь аваад ирлээ. Тэгтэл 450 хуудас ном байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл Канттай танилцж мэрэгжлийн төвшөнд ойлгож энэ хүний төвшөнд одоо толгойгоо ажилуулъя гэвэл 450 хуудастай 4 ширхэг ном унших нь шүү дээ. Тий. Тэгэхээр та нарыг одоо бас мэрэгжлийн хүнийг авчираад яг энэ 450 хуудастай 4 номыг уншчихсан хүнийг бас авчирч байгаад би бас баярлж байна. Тий. Яг бол би Монголын нийгэмд бас мэдлэг боловсролыг тараах гайл хэлж яриад явж байгаад хүмүүс өөрийнхөө санаагаар намайг эсэргүүцдэг л дээ. Эсэргүүцэж байгаа хүмүүс жишээлбэл ном уншаагүй эсэргүүцээд байдаг байхгүй. Би ном уншицсан байдаг. Тэгэхээр ном уншсан, ном уншаагүй хоёр хүн ярилцах маш хэцүү байдаг. Тий, намайг бол одоо олон хүмүүс хэлдэг л дээ. Та одоо энэ гадуур дотор ярилцлага хийж байгаа, яриа хийж байгаа, зурагтаар хүмүүст янз бүрийн юм ярьж байгаа ийм хүмүүстэй одоо таныг нэг зурагтын нэг тийм үү юунд суулгаж агаад тэгээд та нарын хооронд яриа өрнүүлээ тэгээд хин зөв хин бурууг нэг мэдх юмсан гэд тийм хүмүүс их байдаг. Тийм. Тэгээ би хэлдэг. Гэхдээ би мэдлэхтэй ном уншчихсан байдаг. Гэтэл надтай ярилцж байгаа тэр одоо хэн байдгийг нөгөө нэг нөхдүүд байгаа шүү дээ. Гадуур одоо өөрсдөө тийм үү одоо ч гэсэн одоо тэгэл заалмаал нөхөн амтан цуглуулаад мөнгөний аваад янз бүрийн уншаад л явж байгаа. Өстой жинхэнэ одоо галт төлдгээс өсвөлөл тийм үү янз бүрийн нөхдүүд байгаа шүү дээ. 10,000 төгрөг гар дээр нь тавьж байгаад л халаагаад л хөргөөд л хөрөнгө нэг бол мөнгөтэй болгоод л нэг бол мөнгөгүй болгодог баахан л гадуур авгаанаар байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүстэй намайг суулгаж байгаад барилж ярилцлах гэдэг байхгүй. Та нарын хин мундагийн энэ төр гэдэг. Тий. Тэгэхээр би хэлдэг. Гэхдээ би тийм үү ном уншсан хүнтэй ном уншаагүй хоёр маргалтах гэж юм байхгүй шүү дээ. Мэтгэлцэнч байхгүй, ярилцлагч байхгүй. Тий. Зүгээр одоо 10 дугаар ангийн хүүхдийг тийм үү 1 дугаар ангийн хүүхдтэй суулгаж хагаад маргалтуулна гэвэл хэцүү үстэй. Тий. Та хоёр яг нэг сургуулийн юм байна гэж магадгүй. Мэдээж хоёулаа нэг сургуульд. Тэгэхдээ нэг нь 1 дугаар анги нөгөөх нь 10 дугаар анги одоо тэгээ яах вэ? Тий. Яг тэрнтэй адилхан байхгүй. Тийм учраас Кантыг бид нар ярина гэдэг чинь тэрл төвшөнд ярихаас өөр арга байхгүй. Тэрл сайхан. Өөрөөр 400 хуудас номыг та сайн үйл хийгээч, хүн төрөлхтний төлөө сайн байгаач, хажуугийнхаа хүмүүс сайн байгаа. Танихгүй ч гэсэн, танаа аймгийн хүн биш ч гэсэн, танаа сумын хүн биш ч гэсэн та сайн байгаач гэж 400 хуудас ном бичнэ гэдэг бол одоо гайхамшигтай үстэй. 250 жилийн өмнө шүү дээ. Тэг бид 250 жилийн дараа Монгол хүн анх удаага Кант гэдэг хүнтэй танилцаад анх удаага номын радиогийнхаа тийм үү одоо нэвтрүүлгийн өрөөнд одоо барьж сууж шүү дээ. Одоо баргаж танаа энэ радио бол Монголын одоо анхны Кантыг ярьж байгаа анхны Кантын номыг авчираад сууж байгаа тийм л байгууллага болж одоо таарах гэдэг шүү дээ. Тий. Энийг л би хэлэх гээд байгаа байхгүй. Сониос Кантын ийм 4 ботууд юм Монгол дээр аль нь орчуулдаг вэ? Аль нь орчуулдаг вэ? Ерөөс өмнө ч орчуулж байгаа. Орчуулж байгаа. Зөв нэг мэдэхгүй юм байна те. Тийм миний нэг 3 цагаан ном бий л те. Тийм тэрэнд 3 цагаан номынх нь ертөнц бодол мэдлэг гэсэн хэсгээр хэрхэн бодох вэ гэсэн бүлэг байгаа. Тэр хэрхэн бодох вэ гэсэн бүлэг дээр би Кантын энэ номыг нэлээд гол хэсгүүдийг орчуулаад тавьчихсан байна. Тэг ягаад ч юм танаа одоо бодох цаг гэсэн нэвтрүүлэгтээ яаж яагаад ингэ таарчдیں۔ Тэ бас юм ч бас учир байдаг юм байл гэдэг. Асуулт тавьчлах уу? Доктор. Тийм яг асуултыг зөвшөөрье. Тийм ер нь би асуулт тавиулах их дурггүй. Тийм ер нь бол өөрөө ярих дуртай. Яг бол асуултаа бас заримдаа яриа зогсоочод идэв. За. За тэгвэл нэг л асуултаа. Тэгээд та сая хэллээ үндсэн хуульд одоо манайх Германы үндсэн хуулиас нэлээд авсан байдаг тий. Тэглгүй яах вэ? Тэгтээ бас хэр зэрэг сайн ойлгож яг цаад одоо логиктойгоор нь яг буулгаж чадсан болов. Тэгээд нэгэнд бид Кантын үндсэн хуультай юм бол одоо яагаад бид нар энэ
Канти морал одоо нэг талаар Монголд ороод ирсэн байгаа ч юм шиг байна шүү дээ тий. Гэтэл яагаад ингэж бид нар нийгэм одоо болтол ерөнхийдөө юм эмх замбраагүй нэгэн хэмд орж чадаагүй ийм байдалтай байгаа даа. Яг үндсэн хуулиараа явах юм бол ийм байдалд орохгүй л дээ. Тэгээ бид нар чинь хуулийг зөрчиж байгаа шүү дээ. Дандаа л үндсэн хуулийг зөрчиж байгаа шүү дээ. Бидний бүхэл амьдрал тийм үү? Ерөөсөө л үндсэн хуулийг зөрчихдөр л тогтож байгаа шүү дээ. Тийм. Улс төрч байна уу? Төрч байна уу? Бүхлийн бид нар үндсэн хуулиа зөрчиж байгаа шүү дээ. Тийм. Наазахын жишээ бол бид нар мэдж байгаа шүү дээ. Одоо Монголын бүх газар нутаг тийм үү? Лицензээр одоо гадаадын иргэдэд худалдагчсан байгаа шүү дээ. Тал хувь нь бол ерөөсөө лиценз шүү дээ. Гэтэл үндсэн хууль дээр юу гэдэг вүлээ? Газар нутаг, эд баялаг бүгдээрээ ард түмний өмчрөн гэж байгаа шүү дээ. Гэтэл ямар юмныхын өмч хөрөнгө байгаа. Тийм ёстой жинхэнэ одоо гадаадынхан хурж ирээд Монголын газар нутаг дээр бол одоо ёстой нэрээ туйлж шүү дээ. Тийм тэгэл гол усууд сэргэж байгаа. Уул ус алга болж байгаа. Ан амтан цөөрч байгаа. Тийм үү? Бүр хачин болж байгаа шүү дээ. Тэгэд эн чинь үнцүүлээ төрчл байгаа шүү дээ. Кант бол хэлсэн биш. Тэр нөгөө байгаль орчин бүх юмаа хамгаалж, тэрийгэ үндсэн хуулиндээ зоож, тэрийгэ хамгаалаараа гэд үндсэн хуулийг заагаад бид тэрийг уул нь орчуулчихсан мөртлөө жинхэнэ жиртэж шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ бол өстой хөрхий зайлуул 250 жилийн өмнө хэлсэн тэр Кант гэж герман хүний одоо загсан зүйлийг бид биелүүлэхгүй л байл гэсэн үг шүү дээ. Кантын энэ дөрвөн бот орчуулагдаагүй шалтгааныг үлгээс мэдхгүй л. Гэхдээ ерөн зүгээр л яагаад орчуулагдаагүй бол ядаж энэ философийн багш нар нь философийн мөсийн философийн тэнхим мэхэмч гэсэн энэ Кантыг те энэ том философчийг уншаарай гэд ном омыг орчуулж болоогүй юм байна та. Яг тэнд тэртээ түргүү одоо тийм өндөр хэмжээнд герман хэлтэй хүн байхгүй. Одоо энэ чинь германаар бичсэн оригинал ном учраас тийм өндөр хэмжээнд герман хэл сурсан монгол хүн өнөөдөр байхгүй. Бид нар ханаас ч хайгаад олохгүй. Би бол тэрийг бол зоригтой хэлнэ. Яг бол герман оронд анх удаага философийн салбар докторийн зэрэг хамгаалсан хүн ч одоо би шүү дээ. Тэг өөр хүн байхгүй шүү дээ. Өмнө чи зүүн германд маш их оюутан сурдаг байсан юм л шүү дээ. Зүүн герман бол өөр хэрэг шүү дээ. Тийм зүүн герман ч нөгөө марксизм ленинизмээр л явж байгаа шүү дээ. Идеологоор л явж байгаа шүү дээ. За англи хэл дээр философийн доктор хамгаалж Кантыг орчуулах төвшөнд Америкт юм уу Англид сурсан хүн бас байхгүй. Тийм ерөн манайхан чинь гадаад явахаараа эдийн засаг юм уу банкны менежер гэсэн тийм л мэрэгжил сурдаг шүү дээ. Тийм ерөнхийдөө дандаа л одоо менежерүүд л болдог шүү дээ. Тийм менежер гэдэг чинь одоо ерөнхийдөө залтгал гэсэн үг шүү дээ. Тийм учраас ийм өндөр хэмжээнд тэгээ над шиг одоо олон жил ном уншаад амьдралаа тэрэнд зориулаад жаргаж найргаж найс нөхөдтэйг одоо яадгийн тийм үү баярлаж явах тэр мөчөө хомслоод тэгээд тэгж зоригтой хадуужилтай суусан одоо аав хүүхдүүд одоо хүртэл гарч ирэхгүй л байгаа шүү дээ. Би хүлээгээл байгаа шүү дээ. Гараад өрвөл тийм үү ном хаилцъя гэж хүлээгээд байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр гарч ирэхгүй л байгаа. Тэгэхээр байхгүй юм байлээ. Байвал одоо аль хэдийн гараад ирэх хэвээр Монгол хүн чинь бас гэж хордоо шартаа шүү дээ. Тийм. Тэгэхээр гараад ирэхгүй болохоор тэгэл байхгүй байх гэж бодож байгаа шүү дээ. Тэгэхээр тийм учраас өнөөдөр Кантыг орчуулах тийм өндөр мэдлэг боловсралтай хүн Монголд байхгүй. Тийм. Философийн тэнхимд бол бүрч байхгүй. Тийм. Тэгэхээр ингээд орчуулагдахгүй байгаагийн гол шалтгаан бол Монгол хүн болоод хэд их эдийн засаг банкны менежер болох гэж хөөцөлцөөр байгаад тэгээд оюуны өндөр түвшинд мэдлэг боловсролын төлөө яваагүй л одоо ингээд баригдаж байгаа байхгүй юу? Манайхан ер нь бол ганц хэл нь бол орос хэл байсан юм л да тий. Гайгүй итэмсэл. Тэгээд орос хэлээр дамжиж л ер нь дэлхийн мэдлэгтэй танилцсан шүү. Тэгэхээр орос хэл дээр Кант бол сайн орчуулагдсан баг. Орос хэл дээр Кант бол бүр их дээр үед орчуулагдсан. Бүр тухайн яг л одоо Кантыг сайн байх үед орчуулагдсан. Тийм. Яг нь жоохон өөрчлөлт бол бий. Тэгвэл Оросууд бол эртээ орчуулсан. Тэгээ Оросууд бол ерөнхийдөө мэдлэг боловсрол энэ хүндрэлтний мэдлэг боловсролоос бол нэг тийм хол биш шүү дээ. Ерөнхийдөө Европтой ойрхон учраас орчуулад байдаг. Яг жоохон өөрчлөлт бол хийдэг. Ялангуяа Кант дээр бол нэг өөрчлөлт хийхгүй л дээ. Зүгээр Марксийн номнууд дээр бол нэлээ жоохон засаж өөрчилсөн байдаг. Тий өөрснийхөө тухайн үеийн улс төрийн бодлогодоо зориулсан. Кантыг бол өөрчлөх ямар шаардлага байхгүй. Таны нэг нийтлэлээс илүү ном дээрээс л уншижсэн юм байна. Оросын зохиолчид одоо том романуудыг бичихдээ энэ Германы философчдын энэ мораль, этикийг
одоо олон нийтэд ард түмэндээ ингэж уран зохиол романаар дамжуулж хүргэж исэн гэж бичсэн байсан. Тийм тэр бол яг үнэн л дээ. Ерөнхийдөө энэ Кантын номнуудыг ер нь хүн төрөлхтний дэлхийн том философчдын номнууд, ялангуяа Герман, Франц, Английн философчдын номнуудыг орсууд одоо бидний хөрш орсууд зөвхөн орсоос хятад ч бас ялгаагүй. Ерөнхийдөө бид нар бол орчуулж маш их хэрэгэлсэн. За ингэх үедээ шууд нийгэм ард түмнээ одоо ойлгох төвшөнд биш гэдгийг бол мэдчихсэн тэд нар. Ард түмд бол одоо философи ном орчуулж хүрэх боломжгүй. Гэхдээ хүн төрөлхтний энэ өндөр хэмжээнд байгаа философийн энэ сайхан мэдлгүүдийг ард түмэндээ яаж хүргэж соён гэгэрүүлж тэднийгээ бас боловсролын өндөр түвшинд хүргэх вэ гэж энэ ард түмнүүд чинь маш одоо ажилласан юм байна лээ. За олон хүмүүс бол ер нь шууд ингэж орчуулад шууд философийн талаас нь ном бичээд өглөөл хүмүүс нь хүлээж авч чадахгүй. Тийм учраас орман болгоод биччихвэл хүмүүст илүү хүрнэ. Ялангуяа орсууд ч орман унших дуртай. Тэгэхээр янз бүрийн дөрүүдээр тэр дөрүүдийн ажил амьдрал, нийгмийн зөрчил, хорвоогийн сайн муу, сайхан муухайтай яаж харьцаж, тэн дундаас яаж сайн, зөв, хүмүүнлэг, хүн чанартай шийдлүүд гаргаж амьдралаа авч явж байгаа. Тэрний хажуугаар ямар бүтэхгүй, шуналтай, мөнгөнд дуртай, хөрөнгөнд дуртай, хэрэгтэй хэрэггүй ирчүү, тийм үү? Янз бүрийн одоо хартай, хортой эмэгтэйчүүд яаж нийгмийг балалж байгаа. Тэр бүгдийг янз бүрийн дөрүүдээр илэрхийлээд нийгмээ орманаар хүмүүжүүлж ирсэн юм байлээ. Философиг орман болгоод тэгээд нийгмээ хүмүүжүүлж байгаа байхгүй. Хятадууд бас ялгаагүй. Бас л Кантын энэ том философчдын номнуудыг оруулж ирээд орчуулад ард түмэндээ ойлгомжтой болгож жагаад боловсролынхаа системд хэрэгэлсэн байгаа байхгүй. Бүр ерөөсө заавал унших ном болгоцсон байгаа. Жишээлбэл одоо Мао Цзэдун гэдэг тэр тухайн үеийн удирдагч болвол Кант болон Германы философийн номнуудыг уншиж хагаад өөрийнхөө Күнзийн онолыг хараад одоо манайхан Күнз гэж их уншдаг шүү дээ. Тэгээ Күнзийн онол ямар их дутагдaltaй юм бэ гэдгийг харсан гэж байгаа байхгүй. Тэгээ Күнзийн онолоо шүүмжлээд үгүй энэ жинхэнэ этик, энэ жинхэнэ энэ философч ямар өндөр түвшинд юм бэ гэд тэндээс маш их суралцсан гэж байгаа байхгүй. Тэгээд Мао ч хятадын ард түмэнд тэр соёлын хувьсгалын үеэр илтгэл тавьж байхдаа маш их философийн ийм Кантын этикийн үгнүүдийг хэрэгжилж илтгэл тавьдаг байсан учраас тэр ард түмэн бол Маог бол жинхэнэ шүтдэг байсан гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бидний энэ Орос хятад гээд хоёр хөршүүд маань бол философоор ард түмнээ хүмүүжүүлсэн байгаа. Бид монголчууд ингэж чадаагүй байхгүй. Бид монголчууд яадаг вэ? Ард түмнээ хүмүүжүүлэх төрийн тэр бодлого явагдахгүй байгаа. Яадаг вэхээр ерөнхийдөө дээгүүр байгаа мөнгөтэй болсон юм уу, дарга болсон юм уу тиймэр хүмүүс чинь ард түмнээ ерөнхийдөө орхичиж байгаа байхгүй. Тэгэл өөрсдийнхөө хүүхдүүдийг юм уу өөрсдөө л гадаад яваал мэдлэг боловсролтой болоод тийм үү юм сурчдаг болохоос ард түмдээ ерөөс хүртэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол манай Монголын одоо төрийн бодлогын нэг том алдаа. Ард түмнийгөө хүмүүжүүлж ард түмэндөө философийн энэ гой оюуны сайхан зохиолуудыг хүргэж хүртээх тэр төрийн бодлого байхгүй чинь аюултай байгаа байхгүй. Одоо та нар мэдж байгаа шүү дээ. Одоо ингээл яамдуудаар тендер зарлагдчихсан гэж шүү дээ. Тэгэхээр тэр тендерүүд дотор тийм үү Кантын номыг орчуулад тийм үү улс оронд түгээж ард түмэндээ түгээе философийн энэ хүн төрөлхтний сайхан номнуудыг орчуулах тийм тендерүүд зарлагдахгүй шүү дээ. Тийм зүгээр нэг зам гүүрийн л одоо тендер зарлагдчих шүү дээ. Тийм. Тэгэхээр чи бид нар бол бас л их жижигхэн байгаа биз? Тий энд би өнөөдөрх нэг юм мэдээ олж уншсан. Дэлхийн нөгөө 100 их сургуульд оюутнуудыг шалгаруулад суралцуулах гэж байгаа юм л да төрийн сангийн тэтгэлгээр. Тэгээд тэрний мэрэгжил заасан гэсэн чинь байгаль орчин ногоо хөгжил, боловсрал, эрүүл мэнд, уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, дид үтц, зам тээвэр, барилга хот байгуулалт, мэдээллийн технологи, тэргүүлэх технологи зэрэг мэрэгжүүлнэ. Ганцхан философийн сурахгүй моралын тийм үү сайнны төлөө, сайхны төлөө ийм зарлал байхгүй байгаа шүү дээ. Харин тийм. Тэгэхээр ерөөсөө зүгээр л зам тээвэрчин, эдийн засагч, менежер ингэж амьдраад бид нар энэ чинь ямар ч утгагүй байхгүй юу. Яг бол үр хөөхөд энэ нийгэм чинь оюуны төвшөнд төгсөх ёстой шүү дээ. Тий зам тээвэр юм уу тэр эдийн засагч гэдэг юм уу тэд нар чинь бол зөвхөн биднэрт
наад захын байх ёстой хэрэгцээнүүд байхгүй. Наад захын хэрэгцээнүүд. Материаллык хэрэгцээнүүд байна. Агил толгой дотор хоосон бол яах юм? Толгой дотор хоосон учраас л бид нар замаар машинаар явж чадахгүй байгаа шүү дээ. Хэрвээ оюуны төвшөнд, моралын төвшөнд, кантын төвшөнд нэг нэгэндээ сайн байлдаа гэх юм бол ядаж замын хөдөлгөөн ч гэсэн шал өөр байна шүү дээ. Торомслоод хүнийг урдуураа гаргадаг болно шүү дээ. Одоо бол тэхгүй шүү дээ. Тийм. Нэг нэгийг хөндлөхгүй шүү дээ. Агтл кант чи хүнд үлгэр жишээ болохоор амьдр гэдэг шүү дээ. Чиний яг л амьдарч байгаа байдлыг чи хараа, чиний хийж байгаа, ярьж байгаа, хэлж байгаа яриаг чинь бүгдийн цаасан дээр бичээд хандлаар өлөгчгöd бусдад яг үлгэр жишээ болохоор чи тийм л байгаач гэж шүү дээ. Би бол дээр нэг нийтлэл олж уншсан. Молор эрдэнэ гэж нөхөр сайн үг би мэдэхгүй. Гэтэ молор эрдэнэ гэж нөхөр орж ирээд Монголд эргэж ирээд нэг одоо юу гэдэг нэг том хөдөлгөөнд оруулсан юм. Нэрээ залхуутай гэж ойлгож философиг эргэж бас тодорхой хэмжээнд залуучуудын өрөө оруулж ирлээ. Одоо бас хүмүүс бас залуучууд те утлаа хүн ч гэсэн мэддэггүй ч байж гэсэн бас философи сонирхоод байна. Философи ярих гээд байна тий. Мухан гэж хэлэхэ болчиход байгаа шүү дээ. Тэгээд одоо ингээд бас залуучууд бас философи сонирхох гээд байна. Тэрнээс биш зөв нэрлэлдэг болсон. Тий. Тэгж нэг нийтлэгдсэн байсан шүү. Гэхдээ ямар ч байсан тэр ингээд гаргаа хийцэн. Манайхан бүр философиг бүр ингээд гаргаа хийцэн тий. Ямар ч хэрэггүй. Маш аюултай. Ямар сэндэл айгу мэрэгжлийн хүмүүс хийдэг ийм онлын нэг тэр дээр тэнгэрт байдаг юм гэж айгу буруу ойлгодог. Тий. Ерөнхийдөө философикэр ерөнхийдөө тэгэл нэг тийм одоо үхэл мөхөл одоо юу гэдгийг тийм үү? Харин яг тийм нэг эмгэнэлтэй гашуудалтай сэдвэр л ярьдаг хүмүүс л гэж тэгээд байгаа байхгүй. Үгүй байхгүй. Бид нар философи ерөөсө зүгээр л хорвоо гэж юу юм, амьдрал гэж юу юм. Хамгийн наацхан энгийн асуудал бол аз жаргал гэж юу юм. Чи философийн хамгийн их тавьдаг асуудал шүү дээ. Тийм хүмүүс ингээл би жаргасангүй, би жаргамаар байна гэдэг. Тэргээр юу хэлээд байгаа юм? Тэг юуг жаргал гэж байгаа. Тийм үү? Одоо дансандаа их мөнгө цуглуулчаад тэргээ жаргал гэх гээд байгаа юм уу? Эсвэл архиугаа сууж байгаа, эсвэл цатлаа, тийм үү, тултлаа хоо гэсэн одоо тийм үү, тултлаа хоол эцснэгээ жаргал гэж байгаа юм уу? Эсвэл хамгийн үнэтэй бүгж хурундаа зүүцгээд ч юм уу, чихэндээ эмэг болгоод зүүчихснэгээ жаргал гэх гээд байгаа юм уу? Юу жаргал гэх гээд байгаа юм? Тийм. Эний чи асуугаад ирэхээр хүмүүс би ямар дими хэрэггүй юмд утга учир өгч тэрийг жаргал гэж буруу ойлгож явсан юм бэ? Ёстой хэрэггүй юмд би цаг алдсан байна. Харин мөнгө өрсөн байна гэж мэдэж эхэлдэг байхгүй юу? Философи хүн асар их хэрэгтэй байхгүй юу? Философигоор бидний амьдрал ямар ч боломжгүй байхгүй юу? Бид нар л философоос татгалзаад байгаа гэж бодоод байгаа. Тий, амьдрал өөрөө философи байхгүй юу? Аливаа юмны бараг агуулга мөн чанарал юм шиг ба. Би хингийнээр хэлвэл яа тэгвэл ямар ч юмд нэг цаад философи нь яг юу юм бэ гэж хүн асууж явах хэрэгтэй. Жишээлбэл манай одоо тий арт түмний оюуны төвшөнд тижээж явах хэрэгтэй, урагш нь хөтлж явах хэрэгтэй. Одоо энэ утга зохиол, урлаг, кино, жүжиг, дуу маань нэг л ийм тоочсон, дүрсэлсэн маягтай болчиход байгаа шүү дээ тий. Эсвэл нэг худлаа магтан дуулсан ч юм уу нэг юм. Энэ яг юунаас олж ийнэ гэхлээр миний бодлоор яг цаад агуулга зорилгоо ерөөсөө ухамсарлахгүй байна нэгдүгürt. Хоёрдугаар манай энэ чиглийн улсууд маань үндэ бол философи мэдлэг тааруухан байна л гэж харагдаж байна. Тэр хүнд хүмүүст өгөх яг өөрийн гэсэн мессеж байхгүй байгаа байхгүй. Яг үнэхээр өгөх гэсэн мессеж нэг мораль этикийн мессеж байсан бол тэр хүн зүгээр л нэг үйл явдал тоочоол цэнхэр тэнгэр ногоон зүлэг гээл дуулаад авахгүй шүү дээ. Тэр нэг бас нэг агуулгатай байх хэрэгтэй байхгүй. Тэр агуулга нь харин философи байхгүй, цаад философи. Би өөрөө нөгөө нэг хүмүүс ингэж философи ямар утгатай юм бэ, хинт хэрэгтэй юм бэ гэдэг ингээд асуухаар би өөрөө тийм асуултанд хариулах маш хэцүү болчихдог байхгүй. Яагаад ийм мэдээж юм? Яагаад ийм их хэрэгтэй зүйлийг тухай ийм ачаа асуулт асууж байгаа юм бол гэх тээ баргалж тээ өөрөө бүр ингээд ийм сонирн байдалд орчдөг байхгүй. Тэгээ ярьж чадхаа болчихдог байхгүй. Тий. Тэгээд яг Монгол Улсын их сургууль, соёлын урлагийн их сургуульд лекцүүд уншиж байгаа. Сүүлд би нэг 25 лекц гэдэг нэртэй нэг хагасаар шахуу хагасан болгонд бас олон нийтэд зориулаад философийн талаас нь лекцүүд уншиж байлаа. Тэгээд философи ямар их хэрэгтэй гэдгийг тэр сонсч ирсэн залуус маш их баярлсан л да. Хагас жил шахуу уншихад яг бол тэнд маш олон хүмүүс христийн сүмээс гарсан байдаг байхгүй. Би одоо аз жаргал хаана газараас үн зүгийг хайгаад явсан чинь сүм хийдүүд надад үн зүгийг хэлэхээр хэлнэ гэхээр би яваад орсон чинь тэнд өстой тийм үү намайг одоо ингээд мохор сүсгээр тарих угаагаад тэгээ бүр өстой сүүл рүүгээ айлгаж чийгээд мөнгө шаардаад бүр өстой би бүр баларсан гэд. Тэгээ таны лекцийг
сонсоод би өөртөө жинхэнэ эрхчлөөтэй болсон. Та өөртөө жинхэнэ эрхчлөө гэдэг бол философи юм байна гэж ойлгосон. Тэгэхээр маш олон одоо залуучууд сүм хийдээсээ гарсан шүү дээ. Тэгэхээр би бол ерөнхийдөө тэрийг сонсоод бол тэхэл ёстой гэж бодож ирсэн. Яг бол ерөөсөө анх энэ Кант, энэ философи, энэ мэдлэг бидний өнөөдөр одоо шинжлэх ухаан гэж ярих дуртай энэ мэдлэг боловсрол бол хүн төрөлхтөн л хэрэгтэй. Тийм ээ? Тийм л зүйлс аахгүй. Тэгээд ч бид нар өнөөдөр одоо гар утас хэрглэж гэн, компьютер хэрглэж гэн. Бидний бүхэл энэ хэрглэж байгаа техник технологи чинь философоос л үүсэлтэй шүү дээ. Тэд нар л хүн төрөлхтөнд ийм мэдлэг боловсролыг авчирч танин мэдхүүг авчирсан болохоос биш. Шарын шашин байдаг юм уу? Христийн шашин байдаг юм уу? Муслимын шашин байдаг юм уу? Эсвэл энэ бөө мухар сүсгийн ийм байгууллагууд хүн төрөлхтөнд ганц хэрэгтэй сайхын бүтээгээгүй шүү дээ. Тий. Энэ л бүх мэдлэг боловсрол чинь биднэрт одоо сайн сайхныг бүтээж тэрийг чинь бид нар эдэлж хэрглэж явна шүү дээ. Тий. Тэгэхээр тэрийг бид нар бас нэг дурт мартаж болохгүй. Тэгээд энэ Кантын энэ ном руугаа буцаад ороход биднэрт Кант 3 төрлийн сэдвийг одоо их сайн ярьсан байдаг л да. Нэг нь бол тэр танин мэдхүү. Тийм ээ? Танин мэдхүү гэж юу юм? Бид нар ер нь яаж танин мэдхүү явагддгийг хүн болгонд л явагдаж шүү дээ. Тийм. Тухайн хүн танин мэдхүү явагдахгүй бол тэр хүн ерөнхийдөө тэгэл хувийн буруу үнэмшлэр яваад байгаа байхгүй. Тэр хүнд танин мэдхүү явагдах хэвээр. Тэгжээж тэр хүн хөгжинэ. Тэгвэл хөгжихгүй. А хоёр дахь гол сэдв нь бол түрүүний тэр сайнны тухай сэдв. Хүн яагаад сайн байх хэвээр. Сайн байж иж нийгэм хөгжинэ, улс орн хөгжинэ. Бид нар нэг нэгэндээ муу болвол одоо бид гурав энд сууж байгаа л одоо баргалж маргалдаад эхлэв шүү дээ. Бид нар ямар ч л байсан нэг нэгэндээ сайн байхыг л хүсэж шүү дээ. Сайн байх ёстой. Бид цаашгаа хөгжих ёстой, нэгдэх ёстой, нийлэх ёстой, урагшлах ёстой. Тий. Одоо хинэж доор орж болохгүй бид нар. Тэгэхэд бол монголчууд тийм үү? Хинэндээ сайн байх ёстой гэдэг чинь бас л Кант яваад шүү дээ. А 3 дахь Кантын бичсэн нэг сэдв бол гоо сайхны сэдв байдаг. Кант бол ер нь философчид гоо сайхны сэдвийг орхидог. Тэгэхээр би миний навчирсан ном бол гоо сайхны сэдв. За энэ номыг би ерөнхийдөө Мойс соёлын сургуулийн оюутнуудад сүүлийн үед лекц болгож орж байгаа. Гоо сайхан гэж яг юу юм? Өөрөөр хэлбэл бидний амьдрал өөрөө бас их гоо сайхантай байх хэрэгтэй. Зөвхөн сайн, зөвхөн танин мэдхүү мэдлэг болсод бид нар яриад иж болохгүй. Бид бас гоо сайхан ярих хэрэгтэй. Бас Кантын хэлснээр. Яг бол бидний орчин үзэж харж байгаа, сонсож байгаа, хамталж байгаа, үнэрлэж байгаа бүхэл бидний 5 мэдрэгүүгээр орж ирж байгаа зүйлс сайхан зүйлс байх хэрэгтэй. Айтайхан, хамттай, сайхан үнэртэй, харахад нүдэнд дулаахан, сонсгож чихэнд чимхтэй гэдэг шиг тийм үү? Энэ гоо сайхан бидний бас амьдралд их хэрэгтэй. Бид нар одоо мэдж байгаа годамжаар ингээл гараал явхад хачин барьчихсан байшингууд биднэрт таалагддаггүй. Эвгүй годамжууд биднэрт таалагддаггүй. Зарим байшинг нэг муухай өнгөөр бутчихсан байдаг, таалагддаггүй. Дандаа гоо сайхны зөрчлүүд шүү дээ. Яг бол бид нар бүх юм гоо сайхантай байх юм бол бид нар хизээч бохимдохгүй. Бидэнд гоо сайхан алдагдсан учраас бохимдоод байгаа байхгүй юу? Альва нэг юм тэгшгэмш далий байх. Бид нар нэг сонь болгочдөг. Хүмүүсийн ярьж байгаа яриан дотор логикгүй худлаа магтсан ч юм уу, худлаа биднийг торхирсан, худлаа тарих угаах гэсэн яриануд бидэнд ерөөсөө ч таалагддаг. Гоо сайхантай тийм үү? Нэг зөв, үнэн, гоо сайхан гэдэг чинь үнэн гэсэн үг шүү дээ. Бид нар үнэнд туртаа шүү дээ. Үнэн чинь гоо сайхан байхгүй. Тэгэхээр бид нар худлаа юм дургу. Тэгэхээр тэр юм худлаа байж болохгүй. Гэгмшлэнгийн ийм янз бүрийн сэдвэр би ингээл оюутнуудад бас лекц уншаад л явж яадаг. Тэгэхээр Кант бол зүгээр нэг бид нар нэг уншаад ярилцаад өнгөрөх биш. Энэ бол баргалжил тэр чигээрээ том онол байхгүй. Бүрөөсөө Кант бол баргалж Монгол оронд бол баргалжил өстой болдог бол нийгмийн төвшөнд гарч ирэх өстой. Зүгээр яг орчуулад энэ чин цаг завгаар заргаад түүний хэлдгээр өстой нэг тендер байхгүй учраас хэрвээ төрөөс одоо Кантыг орчуулахад хэдэн төгрөг өгнө гэж тендер зарлчих юм бол би бушуухан шиг л одоо тийм үү өргөдлөвчэл тэрэнд оролцсон л да. Хамтлан тийм байхгүй учраас одоо тэгэл бид нар нэг иймэрхүү хэмжээнд радиогийн хэмжээгээр л одоо бас олон нийт иргэддээ хүргээл сууж шít. Барьц асуулт байгаа юу? Байна. Би одоо энэ Малритын докторийн Чингисийн этик хэрэгтэй гэдэг номыг урдаа тавьчихсан сууж байна. Тэгээд өнөөдөр бид нар Кантын тухай ярьж байна. Монголд Кантын мораль хэрэгтэй юу эсвэл Чингисийн этик хэрэгтэй юу?
Энэ хоёр эсвэл нэг юм уу? Гэхдээ этик гэдгээр мэдээж хоёулаа нэг л зүйл те. Мэдээж би одоо Кант ярьж байна гэдэг чинь этик л ярьж байгаа гэсэн үг. Этик ярина гэдэг чинь Кантыг ярина гэсэн үг. За Чингис ярина гэдэг бол би Чингисийг зүгээр одоо нөгөө гадаад орныхныхаа хэлдгээр тийм үү одоо харгас дайлдаг этгээд байсан гэдгээр биш. Чингис бол бид нар ярих юм бол этиктэй л ярих хэрэгтэй. Чингисийн тухай ярих юм бол Чингисийн этикийг л ярих хэрэгтэй. Чингисийн этикийг ярина гэдэг Чингис сайн зүйлийг л хийх гэж явсан. Тийм үү? Мэдээж олон зуун жилийн дараа тэр хүний үйл хэргийг юу гэж хэлэх бол тэр тухайн хүмүүсийн хэрэг уг гарал үүсэл тэр хүний уг хийсэх гэсэн зорьсон сэтгэлийн тэр тийм үү эрмэлзэл нь бол сайн л зүйл байсан. Тийм Монголынхаа ард түмэнд сайн зүйлийг л хий гэж бодсон. Энэ ард түмэн бас нэг хоол унттай, газар нутагтай, мөр бүтэн амьдрасаа л гэж тэр бүгдийг хийсэн. Тийм учраас өнөөдөр бид нар Чингисийг ярих юм бол тэр л сайн зүйлийг хийх гэсэн сайн Чингисийг л бид нар ярина гэхээс ш тийм үү? Зүгээр одоо нэг Тэнгэрийнч гэдэг юм уу, одоо агуу Чингисч гэдэг юм уу хий хоосон тийм ээ зургийн зураад л тийм ээ одоо за сүүлийн үедэд тэр одоо Чингис нэртэй арих гардаг бол бүр ерөөсө арай дэндүү юм болсон л доо. Тэгэл одоо хаан л бол одоо Чингис гэдэг шүү дээ. Тэгээ энэ бол надад ерөөсө таалагдахгүй байгаа. Тэгээ сүүлд одоо Сүхбаатарын талбайг Чингисийн талбай гэх чи утгагүй байхгүй. Тэгээ Чингис бол тэр жижигхэн талбай бол тий нэг юм болохгүй шүү дээ. Тий гихмшлэнгийн олигтойгоо том талбай өгөх хэрэгтэй байхгүй. Тий гихмшлэн. Тэгэхээр бид нар Чингисийн би яагаад этик хэрэгтэйг бол яг л Чингисийг хамгаалтанд аваасаа л гэж бодсон байхгүй. Багжил одоо төрийн хамгаалтанд тийм үү. Хэрэгтэй хэрэггүй юмнуудыг одоо нэрлэж энэ хүний тэр нэр сүрийг бас нэг хадгалуул болно бид нарт. Тодорхой нэг бас нэг сагуус байхгүй юу. Тийм нэг хүндэлж явдаг. Тий. Тэгэхээр этик гэдгээрээ би Чингисийг этик гэдгээр нь л ярина уу гэхээс биш Чингисийн этик ярихгүй бол Чингисийн тухай ярих бол ямар ч утгагүй болчиход байгаа байхгүй. Сайн хүн гэдгээр нь сайн юмны төлөө явсан. Мэдээж сайн юмны төлөө явахын тулд муу юмнуудтай одоо тэгэл харгас эцгийг хантхаас өөр арга байхгүй шүү дээ. Тийм үстэй. Одоо Америк ч гэсэн өнөөдөр тийм үү? Нөгөө хүнийг цаазаар авах ял хэвэрэл байгаа шүү дээ. Америкийн тал хэсэгт нь өнөөдөр ч гэсэн цаазаар авч байгаа шүү дээ. Яг бол сайн үеийн төлөө Америкийн ард түмний төлөө тодорхой гэмт хэрэгтнүүдийг одоо амнаас нь хорохос өөр аргагүй. Тэдэртэй хэрцгий харгас хантхаас өөр аргагүй болж байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр мэдээж Чингис тухайн үедээ одоо сайнны төлөө тэгэл сарыг хийхгүй болохгүй шүү дээ. Тэгэхгүй бол тэд нар чинь сайныг устгахчих гээд байгаа юм чинь. Тэгээд сайнаа хамгаалахын тулд тийм үү тодорхой хэмжээгээр одоо яах л ёстой шүү дээ. Одоо залхах, сэрлүүлэх үгүй яах юм тийм. Ингээд Кант Чингис хоёр уулзж байгаа нь надад бол маш их сайхан гой тайлбар байна л та. Яг тэгвэл энэ Брехтийн номон дотор одоо хэнийг Кантыг ингэж дүрсэлж бичсэн байна л та. Кант одод тэнгэрийн төсөлгүй асыг бодлогошрон хараад хожмын нэгэн цагт ингэж бичсэн гинэ. Хоёр зүйл намайг өөрийн ирэхгүй бишрүүлж байв. Миний дээр орших одод тэнгэр олон, миний доторх моралын хуйлууд гэсэн байна. Тэгэхээр моралын хуйлууд гэдэг маань германаар ч бичигдэнэ үү? Одоо Монголд Чингисд ч байна уу? Моралын хуйлууд сайн сайхан гэдэг маань хүн төрөлхтний өөрт нь байдаг юм сайн сайхны тухай хуйлууд гэж ойлгож болох уу? Харин тийм байхгүй. Одоо жишээлбэл бид нар нөгөө нэг эдийн засгийн онолч гэл Адам Смис гэл их ярих туртаа шүү дээ. Тэгээ тэр чинь ч гэсэн бас философч байсан шүү дээ, моралын философч. Ер нь бол эдийн засаг бол моралын философи шүү дээ. Тэндээс эдийн засаг гэж тусдаа мэрэгжил байхгүй шүү дээ. Тийм яг бол эдийн засаг өөрөө яах ёстой хүмүүс тийм үү? Хангалуун сайхан амьдруулах зорилготой болохоос шинэ нэг одоо тийм үү хохироогоод мөнгөний авах гэсэн зорилготой биш шүү дээ эдийн засаг гэдэг чинь. Эдийн засаг яахын тулд байдаг гэвэл бид нар бүгдээрингийн сайхан хангалуун амьдруулахад л зориулагдсан байх ёстой шүү дээ. Бид нар л эдийн засаг гэхээр л ерөнхийдөө мөнгөний авал цухтаа хэл гэсэн ойлгоод байгаа шүү дээ тий. Тэгээ баяжиж аваал тийм үү. Тэгэхээр тэр чинь бол биш байхгүй. Тэгээ саяны тэр хэлсэн тэр баяж засгийн хэлсэн дээр Кантын үг бол бид нар бас нэлээд одоо хурдан залхих шүү гэлтэй. Тэгээ би юу ноёднууд бас хэлгэлдээ багшийнхаа хэлсэн үгийг та нар битээ залхичаараа амандаа жоохон гүлхэж байгаа залхин шүү гэж хэлдэг те. Тиймээс бас нэг гүлэх хэвээр л үг байхгүй юу. Өөрөлд миний дээр одод тэнгэр гэж юм тийм үү. Хүн болвол мэдээж дээшээ одод тэнгэрийг хараад ямар том окторгүй вэ гэж тийм үү. Одоо байцаалтна. Сэтгэл алдарна тийм үү. Одоо би юу юм дэ өчөөхөн амтандаа тийм үү. Нэгдүгээр тэгнэ. А гэтэл нөгөө талаар би
хүн гэдэг утгаараа намайг тойроод байгаа энэ хүмүүс энэ нийгэмд би тийм үү тэр нөгөө моралын хүмүүсийг хүндлэх, хайрлах, туслах тэр хуулийнхаа дагуу би бас амьдрах ёстой шүү гэдгийг хэлж байгаа байхгүй. Бити тэнгэрийг хараад том том юм хараад тэнд тийм үү унаад сэтгэл алдарчаарэ гэж байгаа байхгүй. Хажуудаа байгаа тэр амьдрал тэр моралынхаа хуулийг биелүүлэн шүүл гэсэн үг байхгүй. Чамд асуулт бэлт өөр асуулт байгаа юу? За жоохон бодоодох. Жоохон бодоодох юм. За нэвтрүүлэгч ер нь одоо бодоод ах чинь цаг ер нь үлдээг болгоно 10 минут л үлдсэн ба штэ. За дахиад л одоо Чингисийн этикийн талаар л бас ярилцмаар байна л да. Яг тэгвэл энэ номыг би хэд дахин уншсан. Тэгтээ ингээд Чингисийн этик яг хэрэгтэй гэдгийг ойлгосон. Одоо тэгээ Чингисийн этик яах вэ? Яаж цөмөрөө олж мэдэх вэ? Чингисийн этик хэрэгтэйг нь би хүлээн зөвшөөрсөн. За одоо этикийг мэдмээр байна. Амьдралтаа хэрэглэмээр байна. Хаана байсан? Гэхдээ тэгэл тэрүүний хэлдгээр би одоо Чингисийн этик хэрэгтэй гэдэг хэлсэн зүгээр уул нь би ингэж боддгийг. Ер нь аливаа нэг ингээд нэгэнт би арт түмэндөө энэ нийгэмдээ энэ улс орондоо этик юм уу, философи юм уу том хэмжээний онлайн өндөр түвшинд ном бичиж гэвэл тэр болвол надад миний зөвхөн хувийн асуудал байж болохгүй гэж би боддог. Түрүүн би одоо нөгөө тендер гэлээ шүү дээ. Тийм яг бол төрийн хэмжээнд байх хэрэгтэй гэж боддог. Би бол хизээ нэгэн цагт Чингисийн яг этигээ та одоо бичээд гэсэн төрөөс одоо захиалга ирэх байх гэж би хүлээдэг. Тэгвэл би одоо тэр өндөр хэмжээнд бичнүүхээс биш төрийн захиалгаар төрдөө зориулж улс орон ард түмэндээ зориулж бичнүүхээс би зүгээр нэг хувьдаа нэг орман бичих гэж байгаа юм шиг гэртээ сууж байгаад бичиж болохгүй юм байна. Чингисийн этгийг бичих юм бол би нэлээд өндөр хэмжээнд нэлээд их цантаа сууж байгаад нэлээд хангалуун сууж байгаад тийм ээ тэгж байгаад одоо Чингисийн этгийг бичнүүхээс биш зүгээр одоо барай 50 дээр гэртээ сууж байгаад цаг заваараа бичнэ гэж бол байхгүй. Тийм баргалж л одоо төрийн ордонд л сууж бичих хэрэгтэй байх юм. Уул нь бидний Чингисийн этгийг бичиг гэвэл. Тийм. Тэгж бодоод би ерөөс бичихгүй суугаад байгаа. Зориуд би хизээ нэгэн цагт надад одоо тэр даалгавар ирэх хэрэгтэй. Тийм хэрэгтэй гэдгийг би хэлсэн. За энэ нөхдүүд хэрэгтэй гэдгийг уншаад бас нэг ойлгох болов гэж бас хүлээгээд байна шүү дээ. Тийм одоо яах тэгэл одоо өстө нөгөө нэг хаангүй ноёнд урагшгүй халавт гişэр тийм үү. Өөрөөр зайлуул тэгэл одоо өстө энэ нөхдүүд мод нэг хизээ нэгэн цагт толгой молгоо нь ойлгоод нэг хитэн төгрөг гаргаад тэгээд за та одоо ёстой Монгол орон ард түмэн одоо зориулаад энэ Чингисийн этгийг бичээтгэс гэсэн одоо хүсэл болов гэж бодож байгаа шүү дээ. Нэг нь байх өөр хүн байхгүй юм чинь. Тийм учраас одоо байгаадаа л одоо захиалга өгөх хэрэгтэй үст. Тийм. Тэгж л бодож энэ Чингисийн этик хэрэгтэй гэсэн. Этгээ бол би бол бичээгүй. Бичнэ гэвэл миний дотор бол маш их одоо бодол явж байгаа. Тийм зөвхөн энэ Чингисийн этик биш би бол Чингисийн талаар олон ном бичиж гэж бодож байгаа. Этикийн газар бид нар Чингисийн сүмтэй болох хэрэгтэй. Чингисийн сүм гэсэн ном бичиж гэж бодож байгаа. Чингисийн төр гэсэн ном бичиж гэж бодож байгаа. Тийм юм бол бид нар бол нэгэнтэл хамгийн сүүлдэл Монгол орныг авч гарсан нэг ийм нэг алдар нэртэй хүн байгаа учраас тэр хүнийхээ нэрийг барьж хагаад тэгээд дараагийн ирээдүйнхэн тухай номнууд бичгсэн дээр тий яг бол энэ хамгийн сүүлчил нэг бидний нэг авч авсан хүн шүү дээ. Тэгээд тэрнээс хойш бол яг бид нар бол хэцүү байлаа шүү дээ. Тийм ээ бид нар мэдж байгаа Бээжингээс тогоон томрын үед бүгдээрээ цухтагаал гарсан шүү дээ. Тийм тэгэл одоо энэ тэн цухтагаал явж шүү дээ. Тий яг монголчуудыг тоолоход бол нэлээд олон сая гэдэг шүү дээ. Яг ар Монгол хуучнаар одоо гадаад Монгол гэсэн энэ хойдлын энэ Азийн энэ өндөрлөг дээр бид нар тийм үү нэг 3 сая монголчууд ингээл тийм ээ ингээл байж штэ. Тийм зүгээр яг хой талдаа бид нар бурайд монголтой хэлэлдэг, урт талдаа өөр монголтой хэлэлдэг. Тийм ийм сонин түүхтэй газар зүйн байршилтай орн дэлхийд байхгүй штэ. Өөрийнхөө үндэстэнтэй өөрийнхөө хүмүүстэй хэлэлдэг тийм орнууд энэ дэлхийд байхгүй штэ. Гэтэл Монголтойгоо хэлж байгаа биз. Тэгэхээр эн чинь бас бидний нэг тийм нэг юм нэг яг олон зуун жил том явж байгаа сүулдэ тэгээд хэцүцсэн. Тэгээд яг бид нараас бол айдаг л да бид нар мэдж байгаа. Ер нь бол монголчуудыг олон л болоод нийлээл ирэх юм бол эдгээр бол ер нь дэлхийг донслох арт түм гэдэг бол мэдж байгаа. Сүүлд би Америк элчин сайдын нэг бичсэн зүйлд бас нэг хариу өгөхдөө бас л тэрийг л анхааруулсан. Тэгээд бид нар монголчууд яг энэ 3 сая бол биш шүү. Америкууд ерөнхийдөө түүх мэддэг л дээ. Тэгээд та нар жоохон түүхийн ном уншиж түүхийг хараарай. Бид нар бас том явсан шүү. Та нар одоо өнөөдөр томорчоо тийм үү? Биднийг нэг жижигхэн гэж ойлгоод иж болохгүй шүү. Тийм учраас бидний бас ийм түүхтэй Монгол босыг бол бас олон сая бий босчхул бас ч
нэлээд тийм агтай хартам аг нь хөдлөл ер нь юу ч хийждэг. Тэгтээ монгол хүн бол уг санаа нэг зөв хүмүүс л дээ. Тэгээ бидний хийж байгаа үйлдэл харьцаж байгаа харьцаа маань нэг тийм нэг сонирн боловч уг цаад хүн нь бол одоо англи их гоё гэдэг л intention гэж. Тий уг тэр цаад тэр санаа нь бол их сайхан байхгүй монгол хүний. Тий зөвл санаж хэлсэн байдаг. Тэгвэл тэр нь заримдаа тийм үү буруу ойлгодоод буруу харагдаад хүн тэрийг буруу хардаад л байдаг болохоос ш. Хөрхий зайлвал сайн санаж юм хийсэн байдаг шүү дээ. Тэгэхээр энэ бидний нэг сайхан сэтгэл сайхан санаагаа аваад цаашаага явах юм бол маш хэрэгтэй гэдгийг би Чингисийн этик гэдэг ном дээр бичээд байгаа байхгүй юу. Тий. Түрүү ярьжсэн тэр нөгөө нэг Молоритн гэдэг нөхөр философик харьцангуй унтаа байсан философик гайг од болгочлоо бас нэг давуу тал нэг гэсэн. Тэгээд тэр нөхөр төгсгөлтөнд нийтлэлээр юу гэж үзэхээр яагаад залуучууд философиор сурахгүй байгаа юм бэ? Тэгээд боловсролын яам яагаад залуучуудыг гадагшин энэ нөхөр шиг те герман руу ингээд те чи явж философи сурч яв нөхөр минь гээд явахгүй яг юм ер нь зүгээр яагаад боловсролын яам ч тэр залуучууд нь ч тэр ер нь философи гэдэг юм ерөөсөө сонирхгүй байна гадагшаа тэрүүгээр мэрэгжил хамгаалахгүй байна. Танаас өөр нэрээ одоо гадагшаа яваад яг философийн доктор хамгаалсан хүмүүс ер нь Америкч англич ер байгаа лөө. Гүбото хайгаад олдгүй шүү дээ. Олдгүй маа. Харин би ч бас хайгаад уулзаж сайхан ярилцмаар санагддаг шүү дээ. Тэ станыг бүр нэг тэ хамаг юмаа гаргаад л одоо сайхан ярилцэх хэрэг тийм хүмүүс ерөнхийдөө байдгүй шүү дээ. Яг улс төрийн салбарт юм уу, эдийн засгийн салбарт доктор хамгаалсан хүмүүс бол олон байдаг. Яг жинхэнэ одоо энэ классик сонгодог философоор одоо ажилласан тийм хүмүүс одоо болтлоо одоо тэгэл сонсогдохгүй гарч ирэхгүй байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр харамсалтай л байгаа байхгүй юу. Тэгэхээр би бол ерөнхийдөө тэгэл одоо ганцаардал гэсэн үг байгаа байхгүй юу. Тийм ганцаараа л одоо зүтгэж шүү дээ. Би ч одоо нөгөө ганцтай чинь ганцаардахгүй гэхээр би ч одоо сүүлийн 3-4 жил одоо энэ философи энэ орон нэг бас нэг зөв замаараа явж тэр сайн сайхан гэдэг дээрээ явах хэвээр бид нар хөрөнгө мөнгөн дээр ер нь хөгжсөн улс орн байдгүй шүү дээ. Сайн сайхан сэтгэл дээр л улс орнууд хөгждөг шүү дээ. Тэг сэтгэлийн сайхан чинь хамаг юм аваа явчихдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл нөгөө мөнгөөр төлж болшгүй зүйл гэж байдаг шүү дээ. Тэр бол одоо хайр тийм үү хүний сэтгэл халамж нэг нэгэндээ туслах гэсэн тэр сайхан сэтгэлүүд чинь бүгд ямар ч мөнгөөр үнэлэх боломж байхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар Монгол орн хөгжинэ гэвэл цаашаага одоо сайн сайхан орн болж энэ Азийн энэ өндөрлөгтөр өөрснийгөө бас бусад дэлхийн ард түмнүүдэд харуулж бид нар бас чадсан шүү. Нөгөө нэг Америкийн хэлсэн үг байдаг штэ. Обамаг хэлсэн штэ. Yes we can гэж нэг үг гаргаж штэ. Бид нар чаднаа гэж хэлсэн байдаг штэ. Тэр шиг монголчууд ч гэсэн бид нар чаднаа гэдгийг бас харуулах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхэд бол бид нар мэдээж энэ одоо зүгээр энэ радио одоо нэвтрүүлэг биш. Энд чинь бас л биднийг чадан шүү гэдэг л одоо урам зориг энэ радио сонсогчдод өгж ийн гэсэн үг шүү дээ. Радиогоор дамжуулж. Тийм бид нар чадна. Үнэхээр бид нар нэгдээд нэгээ хүндлээд хайрлаад дэмжиж явах юм бол өстой чадахгүй газар байхгүй. За философи биш мэрэгжил эзэмшсэн хүмүүсийг төлөөлөд би бас нэг хоёр өгүүлбэр хэлэх гэсэн. Би яагаад философик мэрэгжил эзэмшээгүй гэвэл нэгдүгээрт нь философи гэж нэг гүн ухаан гэж ойлгодог байсан. Философи гэж ойлгодог байсан. Амьдралаас маш хоол тасарсан. Ерөөсөө хэрэггүй. Гэтэл надад өнөөдөр бол талхны мөнгө хэрэгтэй. Ингээд талхны мөнгө хэрэгтэй учраас би бол жишээ нь эдийн засагч, эдийн засгийн мэрэгжил сурсан. Надад ажилч өнөөдөр их олддог. Их олддог ч яхаа би бол боломжийн ажил хийгээд өөрийгөө аваа явдаг. Гэтэл Монголд өнөөдөр энэ яг философийн мэрэгжлийн хүнийг яг бүрэн утгаар нь үнэлж хүлээн зөвшөөрч чаддгүй гэвэл би бол бас эргэлдэж байна. Одоо философийн бичигдсэн номнууд хэр зарагддгийг, одоо ажлын байр бас хэр байдгийг. Тэгээд юу гэх гээд нэгвэл гол нь бид нар хүн төрөлхтний мэдлэгийг өөрсдөө үнэлж ойлгож хүлээн зөвшөөрч чадж гэнэ үл гэдэг ийм л асуултан дээр эргээд л бууж байл л та. Тэгээд нөгөө эд мэдхгүй хүн эдийн нэрийг гутаана гэхчээр бид нар философи гэдгийг хэрэггүй юм гэж ойлгоод гутаагаад байгаа. Одоо гэхдээ энэ байдал засагдж байгаад бол маш баяртай байна. Хүмүүс эцсийн эцэст юмны мөн чанар цаад утга учир ач холбогдлыг нэг ойлгож сурч шүү дээ. Аливаа юмны одоо энэ урлагийн шүүмжүүдч гарч ирж байна. Шүлэг дуу, энэ жүжигч бас шүүмжилж эхэлж байна. Яг юунд хэрэгтэй агуулгыг асууж эхэлж байна. Амьдралынхаа утга учирыг асууж эхэлж байна гэдэг чинь л энэ бүхэн маань бас нэг философи биднийг бас яг ингээд толгойг юм ажилуулж эхлээд нэг бодож сургаж яана л гэсэн. Ийм л одоо шинж баг та. Философи үнэхээр философи бидэрт
хэрэгтэй шүү, усаагаар мэт хэрэгтэй шүү гэдэг ойлголт ядаж одоо юу гэдэг сэтэн гэдэг нэрлэгдээд байгаа тэр төвшөнд эхний ээлжинд ойлгохгүй бол манай боловсролын яам одоо гадагш нь ингээд нэг үе ботход бас ч гэж маш олон оюутанд сургаад байна. Гэтэл тэрэн дотор нэрээ яагаад ядаж нэг 5 хүн ч юм 10 хүүхэд философи ангийн мэрэгжлийн философичд гарч ирдэггүй болол гэж л тэр шаарл юм дээр бичээд байлаа. Итгэж байгаа мэрэгчлүүд жишээлбэл юмыг яаж сайн хийх вэ гэдэг мэрэгчлүүд байгаа хгүй тий. Чинь яаж сайн барилга гарах вэ? Яаж сайн зам бий явах вэ? Яаж хүнийг сайн амжилах вэ? Ямар юмаа хийх вэ тий? Ямар ажлыг зөв гэж үзээд ямарнд нь ач холбогдол өгөөд ямар ажлыг сонгож авч хийх вэ гэдгийг болохоор аахгүй. Одоо нөгөө нэг уул руу хурдан авирах гэдэг байгаа болохоос аль уул руу гарах вэ гэдэг чинь философийн үндсэн юм суур асуудал аахгүй. Ямар нийгмийг босгох гээд байгаа ч философийн асуудал тий. Эсвэл ямар одоо юу ч хийж бүтээх гэж байгаа гэж болно шүү дээ. Хийж бүтээх гэж байгаа зүйлээ зөв буруу, сайн муу, сайхан муухайг шийдчихэд барьж авах хэрэгтэй үстэй. Гэтэл бид нар ч шууд 2 дугаар асуулт руу гал үсрээд байгаа байхгүй. Тэгээ дөрөвний миний дүгнэ хэлжсэн урд хөрш, хойд хөрш хоёр маань яаж ингэж өндөр хөгжөөд өнөөдөр одоо тийм үү Америкийг айлгаад Европын холбоог айлгаад суугаад байгаа. Тэр чинь 20 дугаар зууны ихээр маш олон хүмүүсийг философийн мэргэжил сургахаар Европ руу явуулсан байдаг байна. Одоо бидний нөгөө нэг Ломоносовын их сургууль гэж Оросын Ломоносов гэдэг Ломоносов чинь Германд философор докторийн зэрэг хамгаалсан байхгүй. Ойлгож байна. Тэгээд буцаж ирээд Орос оронд их сургууль байгуулъя гэд хатан хаанаасаа алт аваад тэгээд их сургууль байгуулж ирсэн байгаа. Гэтэл өнөөдөр тийм үү ойдлогоо 5-7 нүүрс алтыг зараад байгаа тэр баячууд нэг өдөр молор эрднийг дуудаад алтаа зараад за чи арт түмэндээ зориулсан нэг сайхан сургууль байгуулад өгч гэж хэлж чадахгүй шүү дээ. Тэр одоо ирэх ёстой байхгүй бид нарт. Тэр мөчийг бид нар ирүүлэх ёстой байхгүй. За хятадын түрүүн би хэлжсэн тийм үү? Бас 20 дугаар зууны ихээр Герман руу ялангуяа. За тэгээ бас Франц руу маш олон өнөг философийн мэргэжлэр явуулсан байдаг байхгүй. Тэгээ хурж ирээд энэ орн чинь ингээд хоорондоо энэ олон зуун сая хүн чинь хоорондоо хэрэлдэж зодтолдохгүй улс орн болоод байгаад чадаад шүү дээ. Тэр чи юундаа юм? Эдийн засгтай биш шүү дээ. Мөнгөндөө биш шүү дээ. Философтал байхгүй. Тэгэхээр Монгол орн миний төрөний хэлдгээр хөгжиж өндийхэд философтал байна. Мөнгө бол яг ханас ч гэсэн зээлэт ч юм уу, хулгайлаач ч юм уу олчихно. Ахлах философиг зээлэх боломж байхгүй. Философиг хулгайлах боломж байхгүй. Тэг яг бол энэ чинь толгой дотор байдаг юм чинь. Нэг л хүн автсан бол тэр хүний толгойтхыг одоо яах ч боломж байхгүй шүү дээ. Тэгэхээр ингээд бас юунд улс орны хөгжилд бол бид нар бас харахгүй байсан зүйлийг одоо харж эхэлж байна. Мэдээж энэ гинт өнөөдөр бий болоогүй. Тэг сүүлийн одоо 3-4 жил бол би энийг ойлгох гэж бол бас нэлээд их тэмцсэн. Тийм тэмцээр л байгаа. Олон хүмүүс одоо эсэргүүцтэйг, дургууттэйг тийм үү? Зарим нь одоо тэгэл эвгүй хараал мараал эвгнүүд хэлдэг. Тэгсэн ч гэсэн би тэрийг нэг тоодгүй. Яг бол хүн болвол жижигхэн юмд бол утга хэрэггүй. Яг бол би өөрөө зориг өөрөө том учраас тийм улс орны том зориг байхад би нэг жижигхэн юмд одоо гомдох ч юм уу янз бүрийн болохгүй шүү дээ. Тийм яг тийм хүн байж тухайн үед хүний сэтгэл хөдлөл янз бүрийн хилжил байдаг. Уучлаа шүү дээ. Тийм би ч өршөөн шүү дээ. Тийм тийм хүлэн зөвшөөрн зөвхөн цаашгаа бид нар хөгжихэд одоо өнөөдөр гол юмнууд яг жоохон эдийн засгийн юм уу жоохон юмнууд босоод л энэ яг угтаа болвол бид нарт одоо яг л философи хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Яг л одоо энэ проекттэй адилхан ийм номнууд бичихдэх хэвээр тэр бичих хүмүүс гарч ирж бичих хэвээр. Одоо бол би одоо ганцаараа тийм үү бичээд ганцаараа ярих болвол эн чинь бас арай л цөөхөн байгаа байхгүй. Тэгэхээр би ер нь сүүлийн би нэг ном бичихгүй байгаа шүү дээ. Тэг яг бол одоо бусад хүмүүс бичих тэдэрт бас цаг зав олгоё гэж бодоод байгаа шүү дээ боломж. Тийм өчир зүггүй одоо номоор Монголын чинь би тийм үү хучаад тийм үү авчмааргүй шүү дээ тийм. Тэгэхээр би бас бусдад бас тэгшэрхийг бодоод бусдад ном бичих боломж олгоод би ном бичихэ болчиход байгаа шүү дээ тийм. Тэд нар одоо жоохон бичих. Тэгээ намайг нэг шүүмжлэлээс хүмүүс бичихэлтэй. Тийм. Тэгээд одоо би номоо харьцуулах гэдэг шүү дээ. Бичгээр нь за чи ингэж ütсэн байна. Миний ном юм байна. За одоо тэгээд харьцуулъя. Тийм үстэй тэгжээж л шалгана уу гэхээс биш зүгээр үгээр би чамаас мундаг, би чамаас дутуу гэдээ одоо юу хөө. Тий хийсэн хөдөлмөрөөрөө бичсэн номоор л би одоо өрсөлдөж гэж бодоод байгаа шүү дээ. За нэвтрүүлэг өндөрлсөн. Бид 21-22 цаг 21-22 цагийн хооронд ярилцдаг нэвтрүүлэг өндөрлж байна. Хэлэх зүйл бол хэдүүлээ төгсгөлийнхаа үгийг хэлье. За миний хувьд бол өнөөдрийн нэвтрүүлгээр
Кант Чингис хоёр уулзсанд маш баяртай байна. Тэгээд сайн сайхан моралын хууль гэдэг бол хүн төрөлхтөн нэг л байдаг юм байна. Энийг бас ойлгож авлаа. Энийг бас сайхан гаргаж ирсэн. Модлор Эрдэнэ докторт маш их баярлалаа. Тэгээд дараагийн сэдв рүүгээ орохоос өмнө бас Модлор докторт хэлэх үг байгаа болов. Таны базаад хэлэх үү? Үгүй яг мэдээж радио сонсогчдод хэлэхэд зүгээр философи байна уу, хорвоо ертөнцийн асуудлууд байна уу, амьдралын янз бүрийн асуудлуудын талаар хариулж тийм үү? Янз бүрийн одоо зөвлөгөөхөд бол би одоо үргэлж бэлэн. Тийм бол одоо Монголын ард түмний төлөө бол одоо ягсч уцахгүй, юу ч хийгээс уцахгүй хийсээрч байна. Тийм одоо сүүлчийнхаа юугаа дуустал одоо энерги хүчээ дуустал одоо ажиллаж хөдөлмөрлөн. Ерөнхийдөө яг миний өөрийн хүүхэд нас тийм хүмүүжлэлтэй өссөн, би ч нэг социализмын үед өссөн учраас тийм их оронч золиг байгаа. Тийм учраас их орныхоо төлөө бүгдийг хийн, философиг хийн, соён гэгэрүүлэх, ард түмний хүүхдүүдэд мэдлэг боловсрол олгох тэр бүх юмаа бол хийсээр л байна. Тийм надад бол нэг би ер нь тийм мөнгөнд туртаа юм биш шүү дээ. Хөрөнгө мөнгө нэг сонирхдаггүй шүү дээ. Хоол, цагаан хоол авах хэрэгтэй, нэг дулаахан хувцас авах хэрэгтэй. Тэгээд нэг сайхан унтчих нэг заахан дулаахан ор байхад тэгэл болчдөг хүн шүү дээ. Гол нь л юм хийж бүтээх л би чухал гэж боддоо шүү дээ. Тийм учраас бас Монголын ард түмэн бол нэг ч гэсэн хүн тийм үү? Одоо бас юм хийгээд бүтээгээд бидний төлөө явж идэг юм уу? Байна шүү гэдгийг сонсоод бас сэтгэл уяг яваасаа л гэж бодож байна. Өөр одоо юу хэлэх вэ? Тийм. За сонсогчтойд бодох цаг нэвтрүүлэг шинэ дугаараа хүргэлээ. Бид 7 хоног сар болгоны 2 дугаарыг Герман сургуульд өгсөн Mind клубын залуучуудтай хамтраад энэ залуучууд орчуулсан Ричард Давид Брехтийн Би хэм бэ, тийм гэвэл хэдэн бэ гэдэг номын сэдвүүдийн дагуу явж байгаа. За өнөөдөр бол Иммануэл Кантийн морал философи эхэлсэнтэй холбогдуулаад философч доктор Модлор Эрдэнэ нэвтрүүлэгт оролцсон. Дараагийн дугаарын сэдв барьцгээ. За номныхаа дагуу явж байгаа тий. Дараагийн дугаараа сэдв болохоор юу хүсхийгээ би өөрөө хүсэж чадах уу? Либегийн туршилт гэсэн ийм шинжлэх ухааны ийм сэдв байна. Энэ сэдвээр бид нар юг үзэх вэ гэвэл Кант хүн төрөлхтөнд сайн сайхан гэж нэг л юм байна. Моралын хууль гэж нэг л байдаг юм байна. Тийм юм бол энэ моралын хууль нь хаанаас гаралтай вэ? Бидний тархин дотор байдаг юм уу? Энэ асуултанд хариулахыг зорино. Тэгээд Кантийн үед тархи судлал одоо орчин үеийн Кернсбийн томограф гэдэг энэ бүх багжнууд байгаагүй. Гэтэл Кант хүнд өөрт нь моралын хуулиуд байна гэж хэлсэн. Тэгвэл энийг орчин үеийн шинжлэх ухаан яаж тайлбарсан байна вэ гэдгийг дараагийн сэдвээр авч үзнэ. Ингээд маш сонирхолтой сэдв байгаа. За би хэм бэ? Тийм гэвэл хэдэн бие вэ номны 141 дугаар хуудаснаас 141 дугаар хуудсын Либегийн туршилт юу хүсхээ би өөрөө хүсэж чадах уу гэсэн ийм сэдв байна. Нэвтрүүлэгт оролцсонд баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Сонсогчдод бодох цаг нэвтрүүлэг шинэ дугаараа хүргэлээ. Эх 7 хоногийн пүрэв гарагт бүгдээрээ шинэ дугаараар иргэд олзъя.